төсөвтэй холбоотой нэг хэдгээд асуулт асууж бодож байна. Эрүүл мэндийн салбарын одоо ажилчдын цайлан онгороо нэг 15% нэмнэ гэж байна. Уг нь эмч багш нарын цайлан нэм гэдэг асуудлыг бид нар тавьсан л та. Ядахта 50% нэм гэдэг. За боловсролын салбарынх нэг 76% нэмсэн. Эрүүл мэндийн салбарт хуваарлаж байгаа нь 15%-д нэг 191 нэрмэл хуваарлсан шүү дээ. Тэгэхээр энэ асуудал дээр нэлээд түрүүн хэрэглэх газрын дараа бас ярьж байсан. Эрүүл мэндийн даатгалын санд хулгай байна. Хулгайны асуудыг шийднэ гэдэг. Энэ хэзээ шийдэгдэх юм? Хулгайгаар одоо өнөөр хулгай даатгалын сан хулгайлцсан байвал хичнээн тэр төгрөг орж ирнэ гэж та тосолж байна. Энэ хэдийд одоо яах юм? Эрүүл мэндийн салбарын одоо эмнэлгийн хэрэгслийн дутагдaltaй эмчнэр нь ч одоо ажлын ачаалаас болоод зарим нь амнаас олж байна. Нөгөө талаар энэ улсын клиникийн эмнэлгүүд аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн одоо өөр зүйд хэд байна? Он дамжсан жил өөр байж яхин он гарсны дараа нэг дахиад ингэ залгаа яваад өгдөг. Нөгөө талаар энэ шинээр баригдж байгаа сургууль цэцэрлэг одоо компьютер тоног төгөөрөмж эмнэлгүүдийн дотор тоног төгөөрөмж байхгүй асуудал байж байна. За Ногоон Орсомд 2 эмнэлэг баригдсан. Улаанчулуу ховдбаг гэдэг. Эний төсөв одоо хүртэл байхгүй. Эмнэлэг нь баригдсан 2 жил болж байна. Ийм одоо барилга нь баригдсан дотор тоног төгөөрөмж баригдахгүй нэг одоо яаж шийдсэн улсын хэмжээнд гаргасан юм байна уу? Дараа нь тодруулъя. За хэрэрлэх үү? Эрүүл мэндийн сайд яасан бэ? Өвчтөө. Учир сайд яч вэ? Бямцх сайд хариулъя. Эрүүл мэндийн даатгалын сан дээр бид нар бас хяналт чалгалт хийсэн. Энэ хяналт чалгалтаар үнэхээр одоо эрүүл мэндийн даатгалын сан гэж нэг ёроолгүй авдар, ёроолгүй сав байдагтай адилхан эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар түүнийг одоо удирддаг тэр сангийн одоо менежментийг захиран зарцуулдаг энэ албан тушаалтнууд үнэхээр одоо хариуцлагагүй хайнга за цаашлаад одоо санаатаа завших ийм үйлдэлүүд хийсэн нь одоо хийгдэж байсан тогтоогдсон. Үүнд бол одоо юу гэдгийг жирийн одоо ажиллаж байгаа эмчт нар эрүүл мэндийн салбарын одоо ажилтны албаагч нь буруугүй, буруу байхгүй. А үүнд одоо бас үйлчлүүлж байгаа, эмнэлэг твтж байгаа, эмнэлгээс одоо эмийн хөнгөлт авч байгаа эмийн сангаас энэ иргэд бас буруутай биш ээ. Энийг юу нөмнөөс хэлчмээр байгаа. А ганцхан энэ одоо төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ард түмэн татвар төлөгчдийн мөнгийг тийм үү? Зөв зарцуулах үүрэг хүлээсэн удирдах албан тушаалтнууд, үүнтэй хуваалцсан одоо тэр эмнэлгийн удирдлагууд, тодорхой албан тушаалтнууд бол үнэхээр одоо харамсалтай үйлдэлүүд хийсэн байгаа юм аа. Энэ бүхэн бас тогтоогдсон. Одоо үндсэндээ эрүүл мэндийн даатгалын сангаас нийтдээ 550 орчим удаагийн завших орлого хийгдсэн байна. 185 одоо хурамч нэхэмжилэл эрүүлсэн байна. За завшлах орлогоос ингээ үзэх юм бол тодорхой эмнэлгүүд, улсын одоо эмнэлгүүд дээр, за хувийн эмнэлгүүд дээр гарч ирж байна. Хурамч нэхэмжлэгүүд ярих юм бол бас ингээд 340 удаагийн үйлдэлтэй, 42 удаагийн үйлдэлтэй, 40 удаагийн үйлдэлтэй гэдэг одоо ингээд эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө завшигсан, хуурамч нэхэмж авсан ийм олон үйлдэлүүд баримтаар тогтоогдож байгаа. Олон удаа бас тийм үү эрүүл мэндийн даатгалын сангаас одоо эмнэлэг эмчилгээ авсан иргэд ч гэсэн одоо тоогоор баримтаар гарч ирж байгаа. Энэ бүгдийг л бид нэг цэгцлэмээр байна. Энийг цэгцэлж чадах юм бол энэ ёроолгүй авдар манд ёроолтой болно. Энэ гоожж байгаа онгорхоо сав манд гоочхоо болно. Үүнээс хэмнсэн, үүнээс тийм үү энэ завшиж байгаа, хулгай хийж байгаа энэ хамаагүй зарцуулж байгаа энэ бодлыг цэгцэлснээрээ эргээд энэ даатгалын сангаас хэмнэгдсэн хөрөнгөөр энэ эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, эмчнэрийн цалин гэсэн нэмэгдүүлэх юм боломж олцоо гарна гэж үзэж байгаа. Энэ дээр бас ажлын хэсэг гарсан тодорхой тоосоо судалгаанууд хийгдэж байна. Эрүүл мэндийн сайд, чин бүрэн сайд бас ажиллаж байна. Сая бол 15%-аар буюу 191 тэрбум төгрөгөөр эрүүл мэндийн ажилтнуудын цалин нэмэхээр тооцсон байгаа. За энэ дээр нэмээд одоо бас нэг энэ 2.2
хоёр их найдын зарлагта эрүүл мэндийн даатгалын сангаас нь 10% хэмнэхэд 220 тэрбум болно. Үүгээрээ дахиад одоо бас ингээд эрүүл мэндийн эмчтэрийн цалинг нэмэгдүүлэх юм бололцоо боломж гарах гээд одоо бас холбогдох одоо тооцоо судалгаанууд хийгдээд эрүүл мэндийн сайд болон эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын холбогдох албан тушаалтанд ажиллаж байгаа гэдгийг танд хэлье.